Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг эхэлж байна. Монгол Улсын гадаад харилцааны яам болон Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль хооронд харилцан ойлголцлын санамж жижигт гар хэсэг зурлаа. Монгол Улсын дипломат алба гадаад харилцааны салбарын хүний нөөцийг үндэсний хэмжээнд системтэйгээр бэлтгэх, бодлогын судалгааны чанарыг сайжруулах, онол практикийн уялдаа холбоог сайжруулах замаар Монгол Улсын төрийн гадаад бодлого, түүний үзэл баримтлал, тэргүүлэх чиглэлийн талаар санал боловсруулах чадварыг бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг талууд харилцан тохиролцсон 3 дугаар сарын 25-ны өдөр үзүүлсэн юм а. Энэхүү санамж бичгийн хүрээнд гадаад бодлого, олон улсын харилцаа, аюулгүй байдал, олон талт хамтын ажиллагаа, олон улс судлал, албан орчуулга зэрэг чиглэлээр сурвалж судалгааны үйл ажиллагааг шин шатанд гаргаж хөгжүүлэх, дипломат албаны үндэсний чадварлаг хүний нөөцийг бэлтгэх, энэ чиглэлээр бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, дипломат албаны ажлын дадлагын тусгай хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх зэрэг олон талаар хамтран ажиллах юм а. Гадаад харилцааны дэд сайд мөнхчин Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаанд улсын гадаад хэрэг хамтын нөхөрлөл хөгжлийн яамны Аз ойрхот орнуудын асуудал хариуцсан төрийн сайд Аманда Миллингтэй 3 дугаар сарын 24-ний өдөр захин уулзалт хэлээ. Уулзалтын үеэр талууд Монгол Британий харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал арга хэмжээний талаар санал солилцлоо. Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн үеийн 1972 оны конвенцийн үндэсний хэрэгжилтийг хангах чиг үүрэг бүхий дэлхийн үеийн үндэсний хорооны ээлжид хурал 3 дугаар сарын 25-ны өдөр гадаад харилцааны яамд боллоо. Гадаад харилцааны дэд сайд дэлхийн үеийн үндэсний хорооны дарга мөнхчин хурлыг нээж үгэлсэн юм а. Ээлжид хурлаар дэлхийн үеийн урьдчилан жагсаалтад орсон Алтай өндөр улс өвгийн номинацтай холбогдуулан ЮНЕСКОгийн дэргэдэх хөшөө дурсгалт газрын олон улсын зөвлөл, байгаль хамгаалах олон улсын холбооны Монгол улсад хийх техникийн үнэлгээний төлөвлөгөөний тухай хэлэлцсэн байна. Мөн дэлхийн үеийн жагсаалтад хийдэл дамнсан байгалийн өвөр бүртгэгдсэн дагуурын ландшафт, өвгийн хадгалалт хамгаалалт, байгаль нуурын асуудал болон Монгол улс ЮНЕСКО дэлсний 60 жилийн ой, дэлхийн өвгийн конвенцийн 50 жилийн ой тэмдэглэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Гадаад харилцааны яам хил мэдээллийн байгууллагын улс төр гадаад мэдээний редакцийн сэтгүүлч орчуулагч нарын дунд гадаад бодлогын нэгмэл чанар, гадаад харилцааны нэг цонхны бодлого, олон улсын гэрээ эрх зүйн байдал, протоколын ёс зэрэг цэвэр мэргэжлийн түвшинд яригддаг сэдэв, баримтлагдаг ёс журмын талаар сургалт зохион байгууллаа. 3 дугаар сарын 24-ний өдөр болсон энэхүү сургалтыг гадаад харилцааны сайд Баццэг нээж үгэлсэн юм а. Тэгэхээр бид нар олон улсын сэтгүүлчдийг бэлтгэх, хөгжүүлэх, Монгол хүн олон улсын сэтгүүлчүүд орон сайд нь орох, нэвтрэх тийм ээ. Олон улсын байгууллагуудад ажиллах, энд нь бас бодлогоор дэмжих. За тэгээд гадаад харилцааны яам бол бас албан юм үг, харилцаа, орчуулга дээр хэлний юм сургалтуудын өс зохион байгуулах боломжтой зөвхөн сэтгүүлчдэд зориулсан. Ийм байдлаар олон сэтгүүлчтэйгээ нэлээд нээлттэй ажиллана гэж бодож байгаа. Өнөөдрийн сургалт бол үнэхээр бас гайхалтай, мэдвэштэй, амарштай бас ач холбогдолтой сургалт боллоо гэж бодож байна. За ялангуяа дипломат ёс, төрийн хүндэтгэлийн ёслол гих мэтчлэн бид нар нөгөө мэдээллийг өөрсдөө зөв ойлголт, таны мэдхүйн мэдлэг мэдээлэлтэй байж иж зөвөр үзэгчдэд уншигчдад хүргэх байхаа. Тэгээд баярлалаа. Гадаад харилцааны яамны хамт олонтой ажил амжилт хүсье. Хамгийн нарийн нэмзэг сэдэв бол гадаад харилцааны сэдэв байдаг. Энэ чиглэлээр мэрэгшүүлэн бас сургалт хийж байгаад бол сэтгүүлчдийн хувьд бол их ололттой зүйл болж байна. Монгол улсын гадаад бодлогыг хэвлэл мэдээллийнхэнд илүү нарийн ойлгуулахад чиглэсэн юм сургалт зохион байгуулсан нь бол цаг үе олсон бас их үр өгөөжтэй боллоо гэж миний хувьд бол ойлголоо. Сургалтаа та бүгд цаашид илүү зохион байгуулалтаа өргөжүүлээрэй. Хэвлэл мэдээллийнхэн бидний хувьд бол оролцоод Монгол улсынхаа гадаад бодлогыг олон нийтэд таниулахад бол хамтарч ажиллахад бол бэлэн байна. Гадаад харилцааны яамны бодлого төлөвлөлтийн газрын захирал Бэмсрэн, олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал Сүхболд, ёслолын газрын захирал Мөнхөлзэй, тусгай үүрэг гүйцэтгэгч жилчин сайд Инх Цэцэг, Ахмад дипломат жилчин сайд Дамбин Явнаар Монгол улсын гадаад бодлого, Монгол улсын олон улсын гэрээ эрх зүйн байдал, гадаад харилцаа ба гадаад мэдээний орчуулга, хил найруулга, дипломат ёслолын онцлог, анхаарах зүйлс, гадаад харилцааны яам ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны дуршлаг сэдвийн хүрээнд сургалт мэдээлэл хийсэн юм а. Цаашид энэхүү сургалтыг тогтмол явуулж бүхий л хэвлэл мэдээллийн оролцоог бүрэн хангаж ажиллахаар зорж байна. Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна.